Гэхдээ их таарууд байгаа. Муу угаасаа мохорсон. 3 дугаар үг их. Өвс тэжээлэл авсад баярлж байна. Наран мандал компанид баярлалаа өвс тэжээл өгсөн. Хаварч одоо л хүүтрээд хэцүүдэл байна шүү. Энэ үл хүүтэн засагтай хийгүүдэл байна. Би баяасан өндөр настан дүүрсэн гэдэг юм. 6 шуутай хэвийг 6 хэвийг авсан. Энэ жил өвс тэжээлийн хэвийг 6-ны өвс 6-ыг авсан. Тэр хэвийг өвсөн сайн юм бэлээ. Тэгээ наран мандал компанид баярлалаа. Өвс тэжээл өгсөн. За би баяа басан асан 3 дугаар өгийн малчин бороо болцох гэдэг юм байна. За одоо энэ жил бол өвөлжилт маш хүнд байна. Одоо 100 газрын галт ерөөсөө гараагүй. Гам болсон. Тэгээ энэ өвөлчин бас застай нэлийн хүүтэн байлаа. Энэ ойрын хэдэн жил болж байгаагүй хүүтэн. Тэ одоо наран мандал компанид их баярлж байна. Бас наран мандал компанид бас миний дүүн рейсээс ажиллая. Би бол бас их дэмжиж явдаг. Тэгээ наран мандалтаа бас сайжтай ажиллах ажилд амжилт хүсье. Бүгдөө урт тасалж удаан яргаарай. Ажилдаа амжилт гаргаарай гэж хэлье доо. За ерөнхийдөө 2020 он маань зуншлах таарав гангац ихтэй хотор нүдэл нэлээ явсан. Хүндхэн одоо зуншлах таарав байсан. Тэрний дагуу өвлөлтийн байдлаас нэлээ хүндрэлээ. За баян сум маань бас өвлөлтийн тал дээр нэлээд харах хэмжээг авч ажиллаж байна. За энэ дээрээ одоо хэлэхэд аж ахуйн нэгж компани байгууллагууд ард иргэд хандив тусламж. За тэгээд уулуурхан компаниудаас бас нэр хөхийн компаниуд нэлээд хэмжээний хандив тусламжийг өгж газар дээр нь ард иргэдэд тарааж үйлчлэлтийг бас өнтөд авах талаар одоо хамтарч ажиллаа. За энэ дээр одоо наран мандал компани маань энэ жилийн хувьд бол маш сайн хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол жил болгоны ерөнхий оруулалтаараа одоо сумдаа бол хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг. Одоо хамгийн удаа наацхан чигээр тахамдуудад сар болгон 4 сая төгрөгийн хандив тусламжийг саруулга өгдөг. За дээр нь уулуурхан компани байж нийгмийн хариуцлага өрөөний асуудлууд бол маш их хийж байгаа. Малчтад хандсан хороо бууцны асуудлууд, жилд 20 айлыг хороо бууцаар, за оюутны төлбөрийн асуудал. За одоо энэ ковидтэй холбоотой цар тахлын үед одоо сумын онцгой хөмсд 2 ч удаа одоо 6 сая төгрөгийн хандив тусламж өгсөн. За өвс тээвэрлэлтийн асуудал дээр 10 сая төгрөгийн хандивыг бас 10 сард өгсөн. За сая одоо барж 70 сая төгрөгийн одоо 4 багийн малчтаар дэрэгдэд өвс тэжээл хандив өглөө. Энэ бол нөгөө тэнхлүү яг тэмээгээр туслаас твдэж яг твэнгээр туслаа гэсэн сайхан монгол ардын үг байна. Үнэхээр одоо бас энэ малчтын төлөө сэтгэл зүрх гарган өнөөдөр одоо яг одоо өнөөдрийн байдлаар биотехникийн арга хэмжээний ажлыг өнөөдөр зохион байгуулж байгаа. Бас л мөн баян ус мас өвс тэжээлийн худалдаж аваад одоо дэше хангаад байгаа буг мөн гөрөөсөнд одоо зээрэнд одоо өвс тавьж өгөхөр ажлын хэсгийнхэн маань одоо явах гэж байна. Дөнгөж сая одоо бензин шатгуун хийгээд ирж байна. Тэгэд одоо наран мандлынхаа нийт ажилчид төрийн ажилчид бол албаа хаагчид дарга удирдлагуудад нь одоо маш их баярлалаа гэж хэлье.